За сайн байна. Та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За Canon хагчдынхаа ээлж дугаараар та бүхэндээ 3 зүйлийг үзүүлье. За эхнийх нь болохоор энэ эмэгтэйгийн яг энэ нүрийнх нь тал хэсгийг нь бол яг нь өнгөтэй. За бусад хэсэг нь бол яг нь хар цагаан юм эффект оруулсан байна. За энийг бол бас янз бүрийн юмд ашиглаж болно. За яг тэгээд оруулсан хэсгүүдийн бас яг нэг цагаан хүрээ татуулаад гэсэн байна. За хоёрдугаарт нь болохоор энэ танд энэ одоо энэ аюу гой сонирхолтой үсгийн фонд байлээ. За энийг яаж хийдгийг бас та бүхэнд үзүүлье. За гуравдугаарт нь бас нэг юм хөөрхөн одоо шоу bird гэж шоу гэж бичээд энэ шоуных нь энэ дотроо орцсон. Тэгээ энэ үсгнээсээ бас ингээ гарцсан ийм сонирхолтой эффекттэй байгаа тийм ээ. Шоу нэг модон дээр суудсан. Гэхдээ яг энэ үгнийхээ нааталт нь үсгнийхээ нааталт нь орцсон. Зарим нь бол яг үсгнийхээ дотор нь орцсон ийм сонирхолтой эффект байгаа. За энэ бүхнийг үзүүлье. За энэ эмэгтэйг бүдэр өөр өнгөтэй болгоно. За би энэ эмэгтэйг юу яасан баа? AI-аар зурулж авсан баа. За энийг чингээ оруулчих. За тэгээ энийг бид нар юу яах вэ гэхээр edit гэж ороод adjust гэж оруулаад за тэгээ энийг бид нар хар цагаан болгоно. За тэгээ хар өнгөний жоохон ингэ тодруулчихсан. Харыг ингэ нэлээд тодруулаад тийм ээ. За ингээ ороод ирсэн. За тэгэнгүүт дахиад нөгөө зураг авчирна. Яг дээр нь яг адилхан байрлуулна. За тэгчээд яг нөө бид нүүрнийх нь хэсгийг яг энэ хамарныхын дундуур өнгөтэй болгочих ингэж өнгөтэй болгоно. За энэ дээр бид строк нэмэн. За строк гэдэг маань яг нөө хүрээ гэсэн үг. За ингээд хар хүрээтэй. Гэхдээ өнгө нь бид нар яг нөө цагаан болгочвол илүү юм гоё харагдана. За ингэж яг нөө бас зургийн эффект оруулал бас янз бүрийн зурнууд дээр их гоё идэг. За хоёрдугаарт нь болохоор энэ үсгийг яаж бичсэн бэ гэдгийг харуулъя тийм ээ. За эхлээд бид нэр яг нөө текст руугаа очиж жоод үгээ бичин тийм ээ. За энэ үгээр биччихье. Stopping yourself гэх юм аа. Өөрийгөө зогсоо болоо. Өөрийгөө зогсоохоо бол гэсэнтэй ийм үг байгаа. За тэгээ энийг бид ямар яг гэхээр Trophica гэдэг энэ фондыг ашиглан. За энэ фонд маань ерөнхийдөө бол яхана бас ингэдэг төстэй. Тэгвэл энийг бид нар яг гэхээр энэ хараа advanced settings гэдэг рүү оржоод энэ anchor text гэж оруулаад most settings гэж оржоод энийг сонгочихсон. За тэнгуут энэ маань ийм болох нь шүү дээ тийм ээ. Ингээд дээр доороо юутэй. За тэгээ яг энийг бид нар хооронд юуных нь space-ийн line space-ийн жоо ойртуулчих болно. За тэгээ яг нөө иймэрхүү сонирхолтой эффект гарч ирж байна. За ингээд өөр янз бүрийн юмнуудыг энэ стилээр бичвэл бас их сонирхолтой юм байна гэж би бодлоо. За гуравдугаарт энэ шоу агаа тийм ээ. За бид нар элемент рүү орж letter frame гэж бичин тийм үү. За тэгээ энэчнээс letter frame гэдэг ингээ хүрээнүүд үсгэн хүрээнүүд гэдэг ингээд оронгууд бахан үсгнүүд гараад ирсэн тийм ээ. За энэчнээс бид нэр B үсэг аавна. За тэгээ A үсэг аавна. Bird гэж бичиж байгаа тийм ээ. За тэгээ R үсэг байна. R үсэг тэгээ D үсэг байна тийм ээ. За тэгээ нэг D үсэг нэмчээ. За R үсэг нь бол яг нөө энтэйгээ зэрэгцээд тийм ээ. За тэгээ A үсэг байгаа. За A үсэг бас яг өндөр намны ерөнхийдөө бүгд адилхан байна. За B үсэг гэсэнтэй тийм ээ өндөр нам нь адилхан гэсэн. За тэгээ B үсгээ урталт нь тавиад A үсгээ ард нь тавиад за тэгээд D үсэг B үсэг за ингээд шоу гэсэн үг болно тийм үү. За энийг яхаа бид нар жоохон голд нь авчираад ингээд байрлуулчихна. За тэгээ бид нар фотос дотроо шууны зураг олно. За би болохоор энэ хөөрхөн шууг авчлаа. Энэ нэг модон дээр сууж байгаа нэг хөөрхөн жижигхэн өмтгсөн мөртлөө нэг гоё өнгөлөг шуу байгаа зү тээ. За ингээд дөрүүлэнд нь оруулчин тийм ээ. За тэгээ оруулсан үсэг болгоныхаагаа бид нар яах нь гэхээр бүгдийг ингээд нэг дэд дот хоёрын ханаа нэг шугамд ингэж авчир тавина гэсэн үг. За энэ бас адилхан. Гэхдээ нэг тал руу би баруун тал руу ингэ шахацсан байгаа. Нэг юунаас ингэж одоо чиний баруун тал нь шүү дээ тийм ээ. Баруун тал руугаа шахаад зүүн тийш нь илүү гаргаад ингэж бүгдийг адилхан ингэ
Яа. За тэгээд энэ шувуугаа бид нар дээр нь дахиж оруулаад эдл рүү яг энтэйгээ адилхан түрүүнээс ингэ шахаж оруулаад тэгээд бэкграундыг ингэ айлгачихна. Тэнгүүт энэ шувуу маань энэ дээр ингээд сууж байгаа юм шиг тийм ээ, ийм эффект орж штэ. За жоох хийжлүүлчих болж байна. Шувуугаа бүтэн оруулъя гэдэг юм бол за тэгээд энэ дээрээ бид нар юу яасан байгаа, би бэкграундыг нэг грин гэж чиж жаад энэ учраас энэ шууны тийм ээ бордоо тийм ээ шаргалтай өнгөтэй учраас бэкграундыг би гой ногоон өнгөөр авъя гэж бодоод энэ ногооныг авчлаа. За энэ болохоор жоохон юм иймэрхүү тийм ээ уусалттай ногоон байна. За өөр бид нар бас яг ийм байгаль зураг авч болно л та, тэгсэн бас гоё л харагдах юм байна. За иймэрхүү маягаар яг нь бид нар энийг хийж болох нэ. За энэ ямар байна. За энэ хитрхи ирээлжилч юм байна. Энэ дээр за ингээд имчилгээд бас баярлаа. Баяртай.